За сайн байцгаана уу? Асинхрон хичээл 2-5. Хичээлийн сэдэв шүлгэлсэн буюу яруу найргийн зохиолын утга агуулга хэл. Хичээлийн зорилго яруу найргийн зохиолын утга хэлийг задлан шинжилж ойлгоно. За уран зохиолын төрөл жанрын хувьд уран зохиолын эхүүдийг туйлсын зохиол, уянгийн зохиол, жүжигийн зохиол гэж 3 ангилдаг. За туйлсын зохиол бол хэрэг явдлыг хүүрнэн өгүүлэхин зэгцээ зохиолын дүр буюу баатрийн төрөх байдал зан араншин үйлдэлийг уран дүрсэлдэг. За ийм зохиолууд бол ихэвчлэн хүүрнэл зохиол болох өгүүлэг, туур, дуйл, найраглал, үлгэр домог, тууж, туйлсын найраглал, армаан, их туйлс хамаардаг. За уянгийн зохиол болохоор ертөнцийн элдв үзэгдэл хэрэг явдлаас үүдсэн зохиолчийн бодол, бясалгал, сэтгэлийн өнгө аясыг дүрслэн харуулдаг. За энд дан шүлгэлсэн зохиолууд ерөнхийдөө орно. Магтаал, туйлсын яруу найраг, жүжиг наадмын яруу найраг, сургаалын яруу найраг, иргэний яруу найраг уянгийн зохиолтой хамаардаг. За жүжигийн зохиол гэхээр аливаа хэрэг явдлын талаарх үзэл бодлоо баатруудынхаа харилцан яриан шингээж уран дүрсэлдэг. За жүжигийг бол ерөнхийд нь эмгэнэл жүжиг, хошин жүжиг, драмын жүжиг гэж 3 ангилдаг байна. За яруу найргийн төрөл зүйл гэж тэгвэл юу хэлэх вэ гэхээр эрдэмтэн судлаач Нандин Бэлэг бол их зохиолыг задлан шинжилэх арга зүй гэдэг номондоо яруу найргийг 4 зүйл болгон авч утсан байдаг. За үүнд туйлсын яруу найраг, уянгийн яруу найраг, сургаалын яруу найраг, жүжигийн яруу найраг гэж 4 ангилсан байдаг. За тэгвэл туйлсын яруу найраг гэдэг нь ямар онцлогтой бол үгийн урлагийн туйлсын төрөлд холбоотой бөгөөд нэгэн үндэстэн болон хот улсыг үндэслэгч алдар сут баатрийн хувь заяаг алдаршуулах зорилготой. За уянгийн яруу найраг нь болохоор лир хөгжмийн аялгаунд дуулан уянгалах яруу найрагаас гаралтай. Өргөн утгаар бол хувь бодголын болон хам олонний сэтгэлийн хөдөлгөөнийг илтгэдэг яруу найраг юм аа. Сургаалын яруу найраг болохоор голдуу заан сургах үүрэгтэй ёгт үлгэр шог шүлэг зэрэг 90 цагийнхаа зан суртахууныг шүүмжлэлт хараагаар харсан шинэ ертөнцийг танин мэдүүлэх зорилго агуулсан байдаг. За жүжигийн яруу найраг гэдэг нь бол шүлгээр бичсэн эмгэнэлт болон хошин театрын жүжигийн яруу найрагуд орно гэсэн. За яруу найргийн төрөл тус бүрийн онцлогийг авч үзье. За туйлсын яруу найраг нь бол гадаад тоочмол зураглал ихтэй, магтах, багтах аяс голлолдог, үйл явдлын өрнөлийг үзүүлдэг онцлогтой. Сургаалын яруу найраг болохоор түүхэн туршлага оюун дүгнэлт ихтэй, шүүмжлэн сургах аястай, бодит байдал хийгээд цаг үеийг тусгадаг онцлогтой. Жүжиг наадмын яруу найраг нь шалтгаанд нөхцөл зөрчил ихтэй, хэлэлцэх, мэтгэлцэх аястай, хүмүүсийн хоорондын харилцааг үзүүлдэг. Уянгийн яруу найраг бол дотоод сэтгэлийн уярал долгисол ихтэй, уянгалан бясалгах аястай, сэтгэлгээ сэрэл мэдрэмжийг өгүүлдгээрээ бусад төрлөөсөө ялгардаг байна. За бүгдээрээ яруу найргийн ишлэлүүдийг уншаад онцлогийг нь ярилцаж төрөл зүйлд нь зөв харгалзуулъя. За төрсөөр төр улсаа алдаагүй гарсаар газар улсаа алдаагүй. Эрхээтэнд давталгүй, эгэмтэнд дэлдэлгүй. Эрийн эрдэм төгссөн, эрийн сан хан харангүй гэж байваа. Дараагийн ишлэл аяа бас буян хураасангүй настан хөгшөд ичиг, аяа бас сэтгэлээ зассангүй гангалагч залууч ичиг. Аяа бас номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг, аяа бас алавтаа алгадагч ноёд ичгээ. За 3 дахь ишлэл ижил хоёр шувуу шиг ижилсайд хоёулаа сууйда. Ингэж нийлэхээс илүү жаргал хаанаас байх вэ? 4 дахь ишлэл хар ус нуурын шагшуурга намрын салхин нэсгэр нь харахад нэг л уйдгартай намас бөхөлзөн. За энэ 4 ишлэл байна. За яруу найргийн төрлийн хувьд бол уянгийн яруу найраг, туйлсын яруу найраг, жүжигийн яруу найраг, сургаалын яруу найраг гэж 4 ангилдаг тийм ээ. За тэгвэл аль нь уянгийнх, аль нь туйлсынх вэ гэдгийг ярилцъя. За 1-р ишлэл бол туйлсын яруу найраг буюу эрийн сан хан харангуйг хэсэгээс байна. За энэ 2-р шүлэг бол сургаалын яруу найраг байна. Ерөнхийдөө сургасан шүлэглэл байна.
За 3 дахь ишлэл бол жүжигийн 10 наригаас авсан байна. Харилцаа дууны хэсгээс байна гэсэн. За 4-р шүлгийн хувьд бол уянгын 10 нариг байна. Энд одоо зохиогчийн мэдрэмж одоо туссан байна. За хичээлээ анхааралтай үзээд Данзааравжагийн Үлэмжийн чанар шүлгийн хэлийг задлан шинжилээрэй хүүхдүүдээ.